7 хоногийн мэнд хүрэх үүдэгчтэй эмбиснээс мэдээлэл хөтөлбөр хэлж байна. Монгол Ардын Хувьсгалт намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бол манай аймагт ажиллаж байна. Эсэлтийн ерөнхий шалгалт амжилттай болж өндөрлөө. Хөх модны онгон шүтэн бод зургийг тахих ёслол боллоо. Ховд Баян Улгийн аймаг зэрэг татгдсан залуус тангараа өргөлөө. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй та бүхэн анхаарланд болно. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчид бол манай аймагт өнөөдөр газарлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн өрсөлдөж байна гэдгээр энэ жилийн сонгуул онцлогтой болж байгаа. Тэгэхээр удуулыг аймгийн засаг дарга болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд дэмжигчид хүлээн авлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй нэр дэвшигч хэмээгдээд байгаа. Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч удвал өнөөдөр манай аймагт газарлаа. Тэрээр сонгуулийнхаа кампанид ажлын үеэр Цэдэн Бал даргын хөшөөнд цэцгөрөх болон ойрд хөгжимт дараамын театрт ард иргэдтэй уулзах юм байна. Түүнийг аймгийн засаг дарга Цэнцүрэн болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд, Монгол Ардын Хувьсгалт намын аймгийн мянгатын дарга Амраа, Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд дэмжигчид хүлээн авлаа. Тэрээр төр засгийг 44 жил удирдсан Цэдэн Бал даргын нутагт ирж байгаадаа баяртай байна гэдгийг хэлж байлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн өрсөлдөж байгаагаар энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуул онцлогтой болж байна. Тэгээ бас та манай аймагт бас сайн хөвч хүрэлцэж ирвүү. Тэгээ сэтгэл ямар байна вэ? За өнөөдөр би Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагын ажлаа 19 дахь аймагтаа Увс аймагтаа ирээд байна. Увс аймаг бол манай нам төрийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэн Балын төрсөн нутаг. Энэ том одоо нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил дэвшил тусгай технологийн баталгаа болсон энэ том улс төрийн зүтгэлтнийг төрүүлсэн сайхан нутаг. За энэ намын бол одоо манайх бас Цэдэн Балгийнхаа намыг сэргээж байгуулсан Монгол Ардын Хувьсгалт нам бол 2 жилийн өмнө сэргээж байгуулсан. Тийм учраас Увс аймгийн энэ ард түмэн Увс аймгийн одоо энэ нутаг байгаль дэлхий Цэдэн Балгын энэ гэрт ирж байгаа юм шиг тийм ээ. Энэ манай намыг бол дэмжиж маш сайхан талархаж хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн сурчлагаа маш амжилттай болж байна. Ард түмнийхэн одоо халуун дулаан дэмжлэгтэйгээр энэ сонгуулийн сурчлагаа бол амжилттай одоо дуусах тийшээ хандаж байна. Эсэлтийн ерөнхий шалгалт амжилттай болж өндөрлөө. Эсэлтийн ерөнхий шалгалтын эрс 98.7% буюу улсын дунджаас дээгүүр байсан гэдгийг боловсрол соёлын газраас мэдэгдэж байна. Эсэлтийн ерөнхий шалгалт амжилттай болж өнгөрсөн тухай боловсрол соёлын газраас мэдэгдэж байна. Нийт давхарцсан тоогоор 6000 гаруй хүүхэд шалгалт өгчээ. Хүүхдүүдийн эрс 98.7% байсан байна. Орос хэлний хичээлээр хамгийн бага үе 88 хүүхэд, химийн хичээлээр 544 хүүхэд, англи хэлний хичээлээр 914 хүүхэд, Монгол Улсын түүхээр 128 хүүхэд, математикээр 1302 хүүхэд, биологоор 562 хүүхэд, монгол хэлээр 774 хүүхэд, гатар зүгээр 291 хүүхэд, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 1021 хүүхэд, физикээр 864 хүүхэд тус шалгалт өгсөн байна. Эсэлтийн ерөнхий шалгалт 7 сарын 1 гэхэд хариун гарч батламжийг сурагчдад тараах юм а. 16 өдрүүдэд улсын хэмжээнд эсэлтийн ерөнхий шалгалт маань явагдсан байгаа. За тэр манай аймгийн хэмжээнд болохоор 1506 хүүхэд ерөнхий шалгалтанд бүртгүүлээд шалгалт төрөөр өгсөн байгаа. За хамгийн одоо их хичээлэр гэвэл математик дээр 1300 орчим, харин түүхийн хичээл буюу орос хэлний хичээл дээр бол 100 орчим, 200 орчим хүүхэд орсон байгаа. За тэгээд нийтдээ давхарцсан тоогоороо гэвэл 6500 орчим хүүхэд шалгалт өгөхөөс 6346 хүүхэд буюу нэг давхарцсан тоогоор 126 хүүхэд шалгалтанд ороогүй юм байгаа. За тэг яг одоо нийтдээ 1506 хүүхдээс бол нэг 20 хэдэн хүүхэд байсан баха. 23 хүүхэд бол шалгалтанд ороогүй юм, ямар нэгэн шалтгаанаар ороогүй юм байгаа. Тэгээд ер нь эрс бол 98.5% та буюу ер нь хангалттай сайн улсын хэмжээнээс л дээгүүр түвшинд ийм шалгалтаа өгсөн байгаа. За тэгэхээр шалгалтын хувьд бол өнгөрсөн жилийг бодвол ер нь бол дэг журмын дагуу, журам заавар тушаалын дагуу ер нь зохион байгуулалтын өвчтөр тэгээ зөрчлийн өвчтөрний сайн зөрчил гарахгүйгээр их сайн зохион байгуулалтын өгсөн байгаа. Тэгэд энэ шалгалтаа зөвхөн нэгдээ сургууль дээр өгсөн байгаа. Тэгээд боловсролын эмнэлгийн дүн алхах мэргэжилт нь өөрөө одоо ахалж энэ шалгалтын комиссийг ахалж ажилласан. За тэгээд сэдв хариу үзэж үүний зэрэгцээ одоо 74 зохион киноч багш
Тэгээ 6 зохион байгуулагч гэдэг ер нь 100 гаруй орчим хүний бүрэлдэхүүнтэй баг одоо 3 өдөр одоо яс яг цаг хугацаанд нь шалгалтыг зохион байгуулсан. Тэгээд эцсийн гишүүдээс бөгөөд хүүхдүүдээс бол ямар нэгэн тийм гомдол өргөдөл бол ирээгүй зөрчилгүй. Харин одоо ганц нэг хүүхдүүд одоо гэрээний утсан дээр бариантай бичээгүй ч юм уу багсаа зуршил гарсныг тухайн үед нэг одоо боловсролын үнэлгээнд юу ахлах мэрэгчлэлт нь өөрөө ахаж ирж байгаа учраас асуудлыг бол тухайн үед шууд шийдээд ийм байдалтай гарч. Харин манай аймагт ирэх сургуулиудын хуваар тодорхой болжээ. Төрийн өмчид ихтэй сургуулиудаас Монгол Улсын боловсролын их сургууль 50 хүүхэд, шүтээс 153 хуваар, эрүүл мэндийн их сургууль 29 хуваар, Монгол Улсын их сургууль 70 хуваар, соёл урлагийн их сургууль 24 хуваар, хөдөө аж ахуйн их сургууль 84, ховд их сургууль 167 хуваар ирүүлсэн байна. Инхээр манай аймагтны төрийн эмчд ихтэй сургуулийн 577 хуваар ирнэ. Энэ нийт төгсөгчдийн 38.5% хүрэлцэн гэсэн юм а. Мөн Монголын ихтэй сургуулиудын асоциацуудаас хувийн сургуулиудын хуваар ирэх нь ч мэдээж юм а. Зуны дэлгэр цагт нутгийн нийлж нутгийн онгон шүтэнэ тахих явдал их байдаг. Тэгвэл өчигдөр Тэс сумын хөх модны онгон шүтэн бод зургийг тахих ёслол болж өнгөрлөө. Тэс сумын хөх модны онгон шүтэн бод зураг тахих ёслол боллоо. Энэ наадамд 32 бүх задгалж Тэс сумын харайт хилчээ спорт хорооны бүх аймгийн заан жамсран төрүүлж увснуур дэвжээний бүх аймгийн арслан мигмар жав үзүүлж аймгийн арслан Нямбат аймгийн заан Бэмжав нар шүүгийн дүр төлдлээ. Дөрөв бүхийг 1 сая төгрөгөөр, үзүүр бүхийг 500 мянган төгрөгөөр, шүүгийн дүр төлсөн бүхийг 200 мянган төгрөгөөр тус байлаа. Мөн азраг их нас гэсэн 2 насны мөрд уралдсан юм а. Мөн азраг их насны төрөө мөрийг гагвын нүр хүүхдүүд мотоциклээр байлсан байна. Манай хөхмөдний онгон шүтэн буйнарын цагаан суургын хурдмордын уралдаанд айрыг төрөө авч байгаа энэ хурд надуудад ажна хөлгөөтэй бол баяр талхсан хэлхийдийн одоо хөшөт 46 бол 48 бохсодуулснаас одоо аймгийн арслан мига аймгийн зан жамсрын нарада үзүр төрөө бололохоор тун үлдсэн авхал самбаа хүч чадлаа зориулж одоо авьяа чадлаа дайлсан төрөл хахаа гэж би найдаж байна. Тэгээ одоо манай Монгол бөхийн босоо цагаан кимэр цаг юм манай ажна хурдан хөлгүүдийг болвол дэн одоо гарсан улгын босоо төрж үйсэн хөлгүүдний айрыг төрөө авч ухалтгаа гэж одоо би хүсэж яриаж байна. За өнөөдрийн барилдаанд одоо сайхан барилдаж одоо төрүүлээ сэтгэлээ болцохгүй. За маш их баяртай гэж нар хүртэж ирсэн сайхан наадамд хоттой сайхан барилдаж төрүүлээ. Баяртай. За одоо удахгүй бас одоо ардын өвсгөлийн 92 жилийн ой болох гэж байна. Наадамдаа бас сайхан барилдахыг бас нийт үзэгчдийнхээ өмнөөс бас хүсээр байж байна. За баярлалаа танаа. Хамт олон ажлын амжилт хүсье. Өнөөдрийн наадам үнэхээр сайхан болчихно. Бас нар хүртэж ирсэн нутгийн зоолонтойгоо сайхан хооны наадамдаа сайхан барилдаж зүрх төлтлээ баяртай байна. Сэтгэл их өндөр байна. Одоо ингээд наадамдаа 92 жилийн ойд одоо барилдах гэж байна. Удахгүй сар хүрэхгүй хоногийн дараа бэлтгэлээ сайн хийгээд бас амжилт гаргахыг хүсээр байж байна. За баярлалаа. Тэгээд танаа ажлын хамт олонд ичсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Энэ оны 1-р ээлжийн цэрэг татлахаар Баян Улгийн болон Ховд аймагт хуваарлагдсан залуучууд эрд цэргийн тангараагаар өргөсөн байна. Та бүхэнд одоо Ховд аймагаас хийсэн сурвалжлагыг хүргэе. Ховд аймагт байрлах зэвсэг түвшний 123 дугаар анги болон Баян Улгийн аймгийн 0340 дугаар ангид 1-р ээлжийн цэрэг татлахаар явсан залуучууд маань эрд цэргийн тангараагаар өргөсөн байна. Эрд цэргийн тангараг өргөх ёслолтоор эндээс аймгийн цэргийн штаб болон эцэгчүүдийн төлөөлөл очжээ. Та бүхэнд одоо Ховд аймгаас хийсэн сурвалжлагыг хүргэхэд бэлэн болоод байна. Ховд аймагт баруун бүсийн цэргийн нэгдсэн төв байгуулагдаж байгаа бөгөөд цаашдаа баруун бүсийн аймагуудад цэрэг татагдсан нэрчүүд энд сургалтанд орж ангидаа хуваарлагдахаар болж байгаа юм байна. Тангараг өргөх ёслолтоор Батлан хамгаалахын дэд сайд Батмөнх ирсэн байна. Өнөөдөр энэ сайхан ардын үеийн давтайгаар эрд цэргийн тангараагаар ирж байгаа цэрэг дайч та бүхэнд энэ өдрийн галтай халуун мэндийг өргөн дэвшүүлье. Иргэчдүүд Монгол улсын
эргэн болж төрнө гэдэг бол энэ насны их том хувь тавилан юм аа. Гэр дундаа энэ их орны батлан хамгаалах улсад хүчин зүтгэхээр цэргийн албаахын баталгаа болгож төр ард түмэн аав ээж эх орондоо эр цэргийн дангаар горгоно гэдэг бол эргэн хүний хамгийн том бахархалт өдөр юм. Ийм цэргийн дангаар горгосон энэ агшин бол Монгол хүний нэгэн амьдралын турш хамгийн түүхэн бахархалт дахин гэж мартагдахгүй ийм сайхан өдөр байдаг. Ийм сайхан өдөр нар хуурдагчирсан энэ сайхан зуны дунд сарын бэлэгт өдөр манай Ховд аймгийн гадаад өвдүүлсэн Домог түүх Дардуу шин далбайтаар тангараа өргөж байгаа цэрэг даачид та бүхэн бол үнэхээр азтай хүмүүс юм аа. Өнөөдөр Монгол улс хөгжил дэвшилд эрчимтэй явж байна. Энэ хөгжил дэвшлийг авчрах энэ хүмүүс бол өнөөдрийн тангараа өргөж байгаа энэ сайхан байлдагчид цэрэг та бүхэн билээ. Өнөөдөр та бүхний албааж байгаа 123 дугаар анги бол Монгол улсын зэвсэгчид түүхэнд хамгийн нэр хүндтэй ийм эрхэм анги байгаа. Мөн Баялгийн аймагт байгаа 340 дугаар анги бол хамгийн бас шилдэг ийм сайхан ангиуд та бүхэн цэргийнхаа албыг хаахаар хүрэлцээрээд байна. Ингээд та бүхэн маань цэргийн хэргийнхаа эрдэнд шамдан сурцаж эх орондоо орсон дангарагтаа үнэнч байж эр цэргийн эрдмээс эхийг сурч эх орондоо эхийг бүтээх ийм иргэд болохыг хүсээрэж байна. Монгол цэргийн Яруу алдар Бадар тухай баярлалаа та бүхэнд. Ампааж байгаа дайчин нөхдөд төлөөлөд үг хэлж байгаадаа би маш их баяртай байна. Би 2013 оны 1-р эзэр Улаанбаатар хотоос зэвсэгчний 123 дугаар ангид татагдж ирсэн. 92 жилийн түүхтэй Ховдын хороо нэрээр алдарсан зэвсэгчний 123 дугаар ангидаа татагдж ирсэндээ би маш баяртай байгаа. Түүхэн замдаа олон сайхан амжилтын эзэд болж байсан. Энийг ампааж байсан ирчүүдийн түүхийг цааш үргэлжлүүлнэ гэдэг бидний хувьд бол маш их аз завшаан болж байгаа. Мөн анх удаа зохион байгуулсан баруун бүсийн нэгдсэн сургалтын төвөөс анх цэргийн анхны мэдээллийг бид олж авсан. Энд байгаа бүх байдлыг бид бүгдээрээ олж авсан. Ийм ч учраас цэргийн хооронд өнгөрөх нэг жил маань маш бидний амьдралд хязгаарч мартагдахгүй дурсамжтай болно гэдэгт итгэж байгаа. Хэсэг реклам сурчлагын дараа мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэлээ хүлээх болно.